Хуулиараа хүүхд хамгааллын асуудал хариуцсан ажилтан гэж бий болсон гэж одоо ойлгож байна. Гэхдээ бас энэ чинь нөгөө дүүрэг хорон дээр бас тийм оронтой бас байдаг. Хүүхдүүдийг хараа хяналтгүй хүүхдүүдийг кэр хийж юу яадаг. Гэхдээ энэ хүүхд хамгааллын асуудал хариуцсан ажилтнуудад олгох санхүүгийн урамшуул гэж ийм юу оруулсан. Баг дээр ийм сумдад багт яг нэг ийм оронтой хэрэгтэй байхгүй. Илүүтэй тэнд багийн асуудал илүүд одоо харагдаж байгаа. Сум багдад бүр эзэнгүй байгаа шүү дээ. Ерөөсө баг дээр. Тэм учраас багийн асуудлаа илүү анхаарч өгч багийн асуудлыг энэ дээр оруулвал илүү үр дүнтэй болох байхаа гэж бодож байна. Сайд Ямнас хүн байна уу? Ямнас хүн байна уу? За хариулт 5 номер. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэгдсэн бодлого төлөлтийн газрын дарга Алмаа гишүүний асуултанд хариулъя. За хүүхд хамгааллын хууль батлагдаад хэрэгжиж байгаа. За улсын хэмжээнд 25 оны 1 сараас эхлээд 630 гэр бүл хүүхд гэр бүлийн нийгмийн ажилтан гэж оронтойгоор шинээр ажиллаж эхэлсэн. За одоогийн байдлаар бол энэ сум хороо болгон дээр бол ажиллахаар төлөвлөгдөд явж байгаа. За одоогоор бол яг төрийн үйлчлэгийн албан хаштын ангил зэрэглэлээр цалин хөлсөө аваад явж байгаа. Цаашдаа энэ тоног төхөөрөмж одоо ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудал бол маш одоо хүн дээр тулгамдж байгаа. Тийм учраас энэ асуудлыг бас оруулж ажлын хэсэгт нэмсэн бахаа гэж бодож байна.